Би нэг асуудлыг одоо аудитын байгууллагаас удаадараа тавиад байгаа маа. Тэгээ энэ тал дээр нэг тодорхой нэг ажил ойлголцол хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр одоо ихэнх аудитын газар дээрээс чиглэл ирсэн гэдэг нэрийдлийн дор хуульд нийцээгүй зарим одоо акт юу тавиад байна. Энийн ихэвчлэн юун дээр байдгүй гэхээр нэг ажилчдын хоол, тэтгэмж, түлээн үүрс, за тэгэхэд илүү цагаар ажиллуулсан хүмүүсийн илүү цаг, за зарим нэгэн нийгмийн асуудлыг буюу хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээ хэлэлцээрээр тохиролцоод, за тэр үүргийнхаа дагуу хийх эрх нь бол нээлттэй байгаа хөдөлмөрийн хуулиар. Тэр хэмнэлтийн хуулимл ер нь бол яг түүнтэй холбоотойгоор бол шууд тэрийг бол барих нь учир дутагдaltaй шүү. Тэр яг нь хөдөлмөрийн тухай хуулийн ирэм гэж байдаг. Хөдөлмөрийн хууль бол төрийн албаны хууль болон бусад одоо хуулиудыг бодох юм бол хамгийн таатай нөхцөлд төрүүлж барих буюу хөдөлмөрийн хуулийг эренбийн хувьд дээш нь авч үзнэ гэдэг хуулийн залт байгаад байна. Тэгээ энийг одоо үнэлдэггүй мүү? Энтэй холбоотой маш олон байгууллагуудаас ялангуяа хөдөө орон нутагт явж байхад за магадгүй олон гишүүдийг явж байхад ярьдаг баг. Гүйцэтгэлийн үйлгээ гэдэг одоо манай боловсрол эрүүл мэнд төр гэдэг салбаруу зарим байгууллагууд чинь гүйцэтгэлийн үйлгээгээр цалинж байна. Зарим нь төсөв цалин хөсөлтөд тааруулаад урамшуулал дэмжлэгүүдийг нэмээд өгчхөөр аудитаас хурж ирээд акт тавьчихдаг. Тэгэхээр тэнд бол төсвийн үр ашиг гэж ярих ямар хэрэг байхгүй. Магадгүй тэр одоо тэр төсөвт хуулийн тавьсан гэдэг байдлаар олон илүү ажил хийх хэрэггүй гэдэг ийм одоо сэтгэлийг төрүүлэхээр байна. Тэгэхээр энэ тал дээр бол одоо манай аудит маань анхаарч үзээч гэдгийг бол би хэлмээр байгаа. Магадгүй олон төрлийн байгууллагуудтай энэ талаар нь та бүгд мань хандаарай. Ялангуяа тэр үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд төсөв захирагч нартай холбоотойгоор. Одоо бүх төрлийн тэмцээн наадмын зохион байгуулахгүй гэсэн нэг юм юу байгаа хэмнэлтийн хуулиар. Гэхдээ эн чинь тэгвэл биеийн таймер нийтийн спорт энэ засгийн газрын их хурлын зорилтод чинь эрүүл Монгол тийм үү? Спорт соёл урлагийг дэмжих маш олон одоо хуулийн заалтууд болон тогтоож шийдвэрүүд байгаад байдаг. Тэгээ энэ бүгдийг нийцүүлсэн шийдвэр гаргахгүй зөвхөн нэг хуулийн зүйл бариад ингээ явждаг. Энэ өөрөө бас хэд өрөөсгөл байх юмаа гэж. За хууль хэрэгжүүлэхгүй ахмадын сан гэдгийг бол аудит хийсэн байлаа. Би бол сайн хийсэн байлаа гэж хэлдэг. 3000 гаруй манай төсөв төрийн байгууллагууд бол ахмадын сан гэдэг зүйлийг хэрэгжүүлээгүй, хууль хэрэгжүүлээгүй. Одоо та бүгд маань 6 сарын 1-ний дотор дахиж юу өгөөд дахиад сангаа байгуулахгүй юм бол тэр сангийн яамнаас тодорхойлтыг авч жагаад тэр төсөв захирагчдад нь хариуцлага тооцох одоо юу хөргүүлээд өгөөч. Энийн цаана юу байдгүй гэхээр маш олон ахмадууд байгууллагуудаар хийх ёстой хуулиуд хэрэгжихгүй байна л гэсэн үг. 1 минутаа нэмээд авчих. За дараагийнх нь нэг асуудал нь байна. За ажлаас халагдсан хүмүүсийг одоо буруу шийдвэр гаргасан албан тушаалтай хариуцлага үүрч одоо тэр төлбөрийг төрөөс барагдуулах ёстой гэж байна. Энэ дээр одоо хичнээн хүн бай. Түрүүний хэд 3.6 тэрбум чинь энэ дотор явж байгаа юу гэдэг. Сүүлд харах нь маш олон дарга нар томилогдож очиод тухайн байгууллагад одоо бараг жил ажиллаагүй гэж олон сарын тэтгэмж юм аваа ингэ явцдаг. Эсвэл одоо баахан тушаал шийдвэр гаргаж байгаад ингээд өөрөө олон хүнийг хууль бусаар халаад тэрийн шүүхтэр ингээд цалингийн маш олон өрөнд оруулаад явцдаг. Энийг хаанаас гаргадаггүй гэхээр нийт цалингийн сангаас гаргадаг. Тэгээ түрүүний хэлж байгаа тэр ажилтнууд олох хөстэй илүү цаг, хоол унаа гэдэг юм гэх мэтлэн ийм зардуудаас ингээд хасаад байд юм аа гэж. За дараагийн асуудал нь за нэг тендер төрийн алба төрөл садан тэргээл одоо нэг баахан асуудал байна. Энэ дэр нэг манай аудитынхаа нэг нийцлийн буюу ашиг сонирхлын аудит хийж үзсэн үү? Хиний ямар ашиг сонирхолтой хүмүүс хаана томилогдоод хаана ямар тендер дээр хин ороод байдгийм бэ гэдэг дээр нэг энэ ухаалаг технологи ашиглаад та бүгд маа нэг жоохон ажлаа хөнгөвчлөөд хийх хүний оролцоогүйгээр одоо үнэлт өгөх. За 4 номер хариулъя. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудит газар Магнус. За яг саяын асуудлаар бас манай дээр ч гэсэн бас асуудлууд байгаа. Жишээлбэл одоо хидэн газрын үйлдвэрчний эвлэл бол манайхыг бас шүүхэд өгöd. Ингээ шүүхийн маргаан хидэн газар үргэлжилж байгаа. За ганц нэг зарим шатанд нь бол одоо үндэсний аудитын газар ялсан. За бас дээд шатандаа ингээд нөгөөт маань хүчингү болох гэдэг юм ингээ шүүхийн процесс үргэлжилж байгаа хидэн тохиолдол байгаа. Энэ нь болохоор уул уурхайн компани, за эрчим хүчний компани хоёр санагдж байна. За тэгэхээр энэ бол бид нар энийг нэг тишээр нь болох хэрэгтэй болов уу гэж ингэж бодож байгаа. Юу одоо жишээлбэл манайх ингээд санхүүгийн аудит хийгээд дуусчихын 6 сарын 10 гэхэд бид нар улсын хурлд оруулж ирнэ.
Тэгээ яг энэ санхүүгийн аудит хийх явцад бол яг энэ чиглэлээр манайхны одоо тавьдсан бас асуудлууд байгаа юм. Одоо албан шаардлага, акт зөвлөмжүүд энэ төр өгсөн ийм асуудлууд байгаа. Тэгэхээр бид нар энийг судалж үзээд бас нэг тийшээ анхаарах зүйтэй баха. Нэг тийшээ болох зүйтэй байх гэж бодож байгаа. Учир нь юу гэхээр зөв ер нь хэмнэлтийн хууль дээр заагдсан юм бол бид нар бариад байгаа л да. Хуулиа. Тэгэхээр энийг зөвхөн ер нь яг энэ удаа бид нар энэ оруулж ирэхдээ их хурл толиулах асуудал дотор энийг нэг тийш нь болгоё гэдэг ийм санал орж ирэх байхаа гэсэн ийм өөрчилсөн байдлаар бидний яригдж байгаа зүйл нь энэ байна. Тэгэхгүй бол хамтын гэрээ хэлцээр дээр заасан юм энэ одоо хэмнэлтийн хууль зөрчсөн байна та нар гэж бид манайхан тавьчихж байгаа. Яг хуулийн оройд. Тэр ийм асуудал байгаа учраас энийг бид анхааралтай авъя. Ер нь үйл төрчнийхэн бол уулзалтыг манайтай уулзалтаж ярилцъя гэсэн ийм хүсэл тавьсан. Бид бол нөгөө санхүүгийн аудит эд ажлын ачаал байгаа учраас арай амжихгүй ингэ байж байгаа ийм зүйл байгаа. За ахмадын сантай холбоотой асуудлаар манайх аудит хийгээд үр дүнгийн танилцуулсан. За ахмадын сан байгуулаагүй байгууллагуудын асуудлыг бол сангаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханх гэдэг байдлаар бид нар бол асуудлаа хилцсэн ийм байж байгаа. За төсвийн төсөл боловсруулах явцад бол мэдээж энэ чиглэл энэ асуудал яригдана. Бид нар энийг анхааралтай авч бас асуудлаа тавина. Яагаад гэвэл бид нар аудитын шийдлийг гаргацсан байгаа. За тэр төр дөчрүүлсэн хохирлын асуудлаар 3.6 тэрбум төгрөг бол 2025 онд ингээ учирсан ийм хохирлын асуудал байж байгаа. За юун дээр одоо бид нар оруулж ирэхдээ 6 сарын 10-нд энэ засгийн газрын санхүүгийн нэгдгсэн тайлан төсвийн гүйцэтгэл оруулж ирэх үед бол энэ өссөн дүнгээр юм одоо асуудлууд бас тооцогдож оруулж ирээд бид нар эцсийн үр дүнг бол танилцуулна. За тендертэй холбоотой асуудлаар бид нар ашиг сонирхлын асуудлаар нь бол юу яаж үзээгүй, аудит хийж үзээгүй. Зөв уул уурхайн компаниуд энэ төр манай хийсэн аудит болохоор зэрэг нөгөө яг хууль номынхаа дагуу явж гинүү гэдгийг нь үзэж байгаа юм. Түүнээс яг тэр цаанаа хин ямар холбоо буюу ашиг сонирхлын талаас нь бол бид нар энийг ажиглаж анзаарч үзээгүй. Зүгээр 27 оны сэдв оруулж ирэх үед бол бид нар энэ ерний худалдаа авалтын асуудлаар нэг сэдв орж ирвэл яасан бэ гэж ингэж харж байгаа. Яагаад гэвэл энэ асуудлаар нөгөө иргэд олон нийтийн санал нэлээ манад ирээд байгаа. Бид нар одоо нөгөө 27 оноохоо сэдвийг боловсруулж байгаа. Тэгэд төсвийн байнгааргаар орж ирэх үед нөгөө хамгийн олон санал авсан, иргэдийн хамгийн их санал авсан, 11 төвдөр хамгийн их санал ирсэн. За дээр нь нийгэм хүсэн хүлээж байгаа тэр сэдвээ сонгодог учраас энэ бас магадгүй энэ сэдв орж магадгүй байна гэсэн байдлаар би зөвхөн өөрчлөсөн байдлаар тэгж харж байгаамаа. Өөрч юу вэ? За баярлалаа. За Эрдэнэт гişүн тодруулал. Тэгэхээр энийг яг ерөнхийдөө би хэлээд байгаа зүйл манай их хурлын гишүүч гэсэн хөдөөр унтахаар яг имийг айгүйх давтаж ярьж байгаа. Тэгэхээр энэ юу бий болгодгоо хэр эргээд энэ хуулийн асуудлуудын хоорондын нийцлийг аль хуулийг барих ёстой гэдэг юм та хэд мөн ойлгоод анхнаасан зүй явуучихгүй бол их хурлын гишүүдээр ирж энэ асуудал шийдэх ёстой болдог. Одоо их хурлын гишүүд тэнд очиод илүү цагийн нөхөх ёстой өгөхөсгүй бүр тэтгэвртэй гарчсан зарим ахмадуудыг бүх цалингийн зогсоож нэтргээл одоо ингээд иймэрхүү юмнаар ингээд яагаад байгаа учраас энэ тал дээр бас магнас сүрийн дарга та хэд маань яриад нэг тишн болгоод чиглэлээ өгөхгүй бол яг дээрээс ирсэн чиглэлийн дагууг л аудиторууд ихэнх нь тэгдэм байл. Магадгүй хөдөлмөрийн чиглэлээр гэдэг юм энэ чиглэлээр ажиллаж байсан аудиторууд бол ойлгоод байдаг. Энэ хуулийг бариад гарцанд байгаад байдаг. Гэхдээ дээрээс чиглэл өгж байгаа учраас энийг шийдэж болохгүй гэдэг энэ өөрөө улс орон даяар маш олон хүний асуудал хармараад байгаа учраас би зориуд бас ингэж хэлж байгаа шүү дээ. За баярлалаа. За төрийн аудитын байгууллагын тайлан хэлцэж байна.